Эрхэмсэг охид бүсгүйчүүлдээ сайхан өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн эхний сургалтаа сонссон байгаа гэж бодож байна. За өөрийгөө хинбэ гэдэг дээр тохируулах. Тийм ээ, өөрийгөө хинбэ гэдгийг тохируулаад зүгээр энийг мэдээд авах биш. Бид нар бүх биеэрээ бүх оршихугаараа энийг дахин өдөр болгон санаж ах ёстой. Та бол биелж амилсан ус юм аа. Та бол гал биш ээ. Дүрлзэж асдаг юм юмргүйгээд очдог гал биш юм байна. Тэгээд байгалийн хууль ёсороо бол галыг ганц усал унтрааж чаддаг. Ганц дарж чаддаг ийм хүчин. Тэгэхээр энэ оршихуй, энэ байгалийн хамгийн агуу хүч бол та юм аа гэдгийг дахин санаарай. За хоёр дахь сургалт, хоёр дахь тохиргоо бол эсийн санах ой. Өнөөдөр бид өөрийнхөө биед юу гэсэн тушаалаг өгдөг юм. Энэ өдөр болгон шинжлэгдэж байгаа эсүүдэд та юу гэж хэлдэг юм? Танд ямар програм бичигдээд тэр програм өдөр болгон яаж уншигтаад идэгин. Энэ ийм онцгой их сонирхолтой сургалт байгаа. Тэгээд энэ сургалтын талаар та бүхэн өнөөдөр сонсох болно. Тэгээд тугтаа сууж таалан сонсоорой. Эмэгтэй хүн өөрийнхөө хэн болохыг мэдэж байвал түүний эргэн тойрны ертөнц ямар нэгэн хүчин чармаалтгүйгээр хар аяндаа өөрчлөгдөж эхэлдэг. Таны хэн болох талаар, таныг амьдралын чинь туршид хуурсаар ирсэн талаарх өмнөх сургалт дээр ярьсан. Энэ бол хэтрүүлэг биш, эсвэл дэврэн худалвч биш. Юу вэ гэхээр төмөр авдар, эсвэл архивуудад хадгалагддаггүй, харин эмэгтэй хүн бүрийн бие дотор хадгалагдаж байдаг маш хүчрхэг нэгэн нууц мэдлэг байдаг. Ингээд охтууд та бүхэндээ хоёр дахь тохиргоог хүргэе. Тохиргоо номер 2. Эсийн санах ой. Яг одоо таны эдгээр үгсийг сонсож байх үед би дотор чинь гайхамшигтай зүйлүүд болж байгаа. Сая эсүүд өгөж, сая эсүүд секунд, минут тутам бий болж байдаг. Таны арьс 28 хоногт бүрэн шинжлэгддэг. Таны элэг 5 сар тутам, таны арга яс 10 жилд шинжлэгддэг. 7 жилийн дараа хэд та эсийн түвшинд шин биетэй болчихсон байдаг. Нэг ч хуучин эсвэлдэхгүй. Бүх зүйл шинжлэгдсэн байдаг. Энэ бол биологийн дурын сурах бичгээр шалгаж болох шинжлэх ухааны батлагдсан баримт юм шүү. Энд хэрвээ үний юм бол жил ирэх тусам үршлээний тоо яагаад улам олон болоод байдгийм бэ? Яагаад арьс уян хатан чанараа алдаж, үс гундан, бие сууларч, эрч хүч буурдгийм бэ? Хэрвээ эсүүд байнга шинжлэгддэг юм бол шинэ эсүүд яагаад өмнөх эсүүдээсээ хөгшин байдгийм бэ? Үүний хариулт нь үнэхээр гайхшруулан байдаг. Яагаад вэ гэхээр таны эс болгонд генетикийн биш харин энергийн болон мэдээллийн програм агуулгадж байдаг. Энэ хөтөлбөр эсэд шинжлэгдэх үү, эсвэл устгах уу, залуужих уу, эсвэл хөгшрөх үү, амьдрах уу, эсвэл өөхөх үү гэд яаж ажиллах, юуг хулбарлахыг нь хэлж өгдөг. Миний хэлж байгаа гол санаа юу вэ гэхээр энэ програмыг дахин бичиж болдог. Яагаад гэвэл энэ таны төрөхөд бичигдсэн биш, харин өдөр бүр шинээр бичигдэж байдаг програм болохоор тэр. Таны юу бодож, юу мэдэрч, юунд итгэж байгаа шалтгаалan бичигддэг. Орчин үеийн шинжлэх ухаанд үүнийг эпигенетик гэж нэрлэдэг. Таны ген бол танд оноосон ял биш. Таны өөрийнхөө бие рүү илгээж буй дохионы тусламжтайгаар тэрхүү генийг асааж эсвэл унтрааж болдог. Хамгийн хүчтэй дохио бол таны итгэл үнэмшил. Хэрв та гарцаагүй өгшрөн, тодорхой наснаас хойш бие сулрна, залуу нас гэдэг залуу хүнд байх эрх гэдэг би тань ямар тушаал авч байгаагаа л мэддэг. Хэрв шинжлэгдэх гэж тушаавал шинжлэгдэнэ. Хэрв хөгшөр гэж тушаавал хөгшрөнө. Бүх зүйл та өдөр бүр, минут тутам бодол санаагаараа дамжуулан ямар програмыг ажилуулахаас шалтгаална. Жинхэнэ наснаасаа 20-оор залуу харагддаг эмэгтэйчүүдэд тусгай ген гэж байдаггүй. Тэд зүгээр л эсүүддээ зөв тушаалуудыг хэрхэн өгөхөө мэддэг юм. Таныг хүүхэд байхаас ч л эхлээд ингээд програмчлчихсан байдаг. Нэг зүйлийг байнга давтан хэлж, нэг зүйлийг байнга бодоод байхаар эмэгтэй хүн 40 гараад яалтчгүй гундаж эхэлдэг. Гоо үзэгслэн залуу нас хүч чадал гэд энэ бүхэн жил ирэх тусам муудна. Тодорхой насны босхыг давмагц гарцаагүй өгшөрч эхэлнэ. Ийм л утгатай
агуулгахдаа гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг сурталчилж, пост нийтлэлүүд, найз эмэгтэйчүүлтэйгээ өрнүүлсэн ярианууд гэд энэ бүхэн нэг ёсондоо өдөр болгон явагддаг нийтийг хамарсан системтэй ховсдолт юм. Та далд ухамсараараа хөгшрөлтийг хэвийн зүйл мэт програмчлах болно. Хөгшрөлт зайлшгүй, хөгшрөлт нь зөв гин. Ингээд таны эсүүд тэр тушаалыг дагаж эхлэндэ. Гэхдээ энэ програмыг оргуу устгаж шинээр бичиж болдог. Учир нь таны бие хэдэн настай болохоо мэддэггүй. Би тань ямар тушаал авч байгаагаа л мэддэг. Хэрв шинжлэгдэх гэж тушаавал шинжлэгдэнэ. Хэрв хөгшөр гэж тушаавал хөгшөрнө. Бүх зүйл та өдөр бүр, минут тутам бодол санаагаараа дамжуулан ямар програмыг ажилуулахаас шалтгаална. Жинхэнэ наснаасаа 20-оор залуу харагддаг эмэгтэйчүүдэд тусгай ген гэж байдаггүй. Тэд зүгээр л эсүүддээ зөв тушаалуудыг хэрхэн өгөхөө мэддэг юм. Яаж ингэж чадаад байдгийг нь та одоо мэдэж авах болно. Үүнийг залуу бие эргүүлэн олж авахд бэлэн байгаа эмэгтэй хүн бүхэн мэдэж байх ёстой. Эхний алхам нь програмыг дахин бичих. Хөгшрөлт бол зайлшгүй тохиолдох биологийн асуудал бишээ. Харин танд тулгасан итгэл үнэмшлийн үр дүн гэдгийг ухаарах хэрэгтэй. Хоёр дахь алхам нь эсүүддээ шин тушаал өгөх. Гэвч энд асуудал үүсч эхэлдэг. Зүгээр л өөртөө би залуучна гэж хэлээд гайхамшигыг хүлээх нь хангалтгүй. Эсүүд үгийг ойлгодоггүй. Тэд энергийг ойлгодог. Дахин хэлье. Эсүүд үгийг ойлгодоггүй. Тэд энергийг ойлгодог. Энэ энерги нь таны биеийн тодорхой хэсэгт үүснэ. Биоэнергийг орчин үеийн шинжилгээ ухаан дөнгөж судалж эхэлж байгаа бол эртний соёл иргэншилд мянган жил ашиглагдсан байдаг. Энд хүрээд бид 2 дахь тохиргоог өндөрлөж байна. Дараагийн хичээлээр 3 дахь тохиргоог хүргэх болно. Түр баяртай.